монголчууд тал нутагтаа улсынхаа нийслэлд цаашлаад дэлхийд тархан сууршиж ажиллаж амьдарч байна. Тэр л монголчуудынхаа дуу хоолойг, аж амьдралыг, амьдралын хэв маягийг танд хүргэхийг, түүхэнд үлдээхийг зорддог зоригт тэргүүтээ бидний цөөхөн монголчууд үсгийн баг арлын орны монголчуудтайгаа уулзан ярилцаж, яриарилцдаг нийтлэл нэвтрүүлгүүдэд цувралаар хүргэсээр байна. Сайн байцгаана үзэгчдээ, бидний цөөхөн монголчууд төслийн багийнхан Япон улсын Осака хотоос мэдчилж байна. Бид нэр бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсад ажиллаж байгаа. Тэгээ яг энэ цаг мөчид бид Намба паркаас бид та бүхэндээ мэдчилж байна. Миний хажууд үзэсгэлэнтэй Монголын сайхан бүсгүйчүүд маань сууж байна. Тэгэхээр бид нэр өнөөдөр бол чөлөөт ярилцлагыг энэ сайхан орчинд өрнүүлэх байгаа. Тэгэхээр та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Ингээд зочдоо та бүхэндээ танилцуулъя. За юуны өмнө цаг зав гаргаж ирсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд энэ сайхан ягаан даашинзтай өсгөөс эхлээд өөртөө танилцуулъя. Ямар ажил мэргэжилтэй энд одоо ажиллаж амьдраад хэдэн жил болж байгаа бүсгүйчүүд вэ? Танилцгаая бүгдээрээ. Намайг Эрдэнэ цэцэг гэдэг. Мэргэжил маань бол сэтгүүлч. Аялал ажил мэргэжилтэй. Тийм. Тэгээд Японд бол 18 жил амьдарч байна. Одоогоор бол ароматерапист гэдэг одоо янз янзын ажил хийж байна да. За энэ сайхан бүсгүйдээ танилцъя. Намайг Гоён гэрэл гэдэг. Одоо Японд ирээд 9 дэх жилдээ болж байна. Осака мужийн Изуми Сано гэдэг хотын захиргаанд олон улсын харилцааны ажилтан гэдэг ажил хийдэг дээ. Аюун гэрлэлийг сонссон юм байна. Энэ Осакагийн мисс гэж би сонссон юм байна. Бадалцсан юм би. За тэнтэй танилцъя. Сайн байна уу? Хати Бадарисна гэдэг би орчин мэргэжилтэй. Тэгээд Осакаас суушаад 5 жил болж байна. За таныг Намайг чанаад үзэхэд шаард. Осакад амьдарч байгаа гэр бүлээрээ. За юуны төр ингээд бүгдээр ингээд ярилцж байгаа энэ орчин бас их таалагдж байна. Тэгээд ийм газар бол зөндөө байгаах те. Ногоон байгууламжаа шийдсэн болохоор ингээд хаач юмсын нэг гоё сэтгэл ингээд ногоон өнгөтэй байгаль өөрөө их тийм хүний сэтгэлийг гоё амраах юм те. Энэ л дээр та бүхэн бас сэтгэлээ олж. Гоё. Тийм ер нь ингээд цэцэггүй хайл гэж баг байдгүй. Ер нь цэцэг ургамалнаа авч цэцэг дэлгэрсэн. Тэгээд Монголоос ирсэн хамаатны маань юм уу. Үгүй ээ энэ цэцэг зардаг юм уу гэдэг. Чинээний хүртэл одоо ийм гоё ногоон навчин дун байдаг л да. Ер нь тогтчлт болгоноор сайхан. За та хэд минь хоорондоо хэр уулздаг вэ? За одоо өсгөөчүүдийн одоо групп гэж яриа энэ Осакагийн өсгөөчүүдийн групп энтер гэж байдаггүй юу? Ээжүүдийн групп ээжүүдийн групп гэдэг. Оо бас ээжүүдийн групп. Тэр хооронд ер нь мод уулздаг юм байна. Яс баярлалаа тэмдэглээд ер нь бол зүгээр авахгүй шүү дээ. Сонссон байна. Кансай бүсдэг монголчуудын холбоо гэж байна. Сүүлийн үед сард нэг удаа ч юм уу. Тэрхүү байдлаа. Ер нь тийм судалгаа хийх юм бол одоо яг Осакад ажиллаж амьдарч байгаа тэдээс тэдэн насны бүсгүйчүүд те гэрээ эзэгтэй байдаг гэсэн юм байд юм болоо. Ер нь ээж нар олон л та. Ер нь тийм Япон үнтэй суусан. Зүгээр одоо Монгол гэрүүлүүд ер нь нэлээ их байна гэж бодчих. Та сэтгүүлч юм байна. Тэгээд бичиж гин үү? Одоо сүүлийн хамгийн сүүлийн үед ямар уран бүтээл нийтлэл бичив? Одоо Монголтой холбоотой нийтлэлийг бичиж байна уу? Тийм ер нь өдрийн санал хаяа мэдээ болдог та. Тэгээд хамгийн сүүлд өнө бол сэрэг сумч залуу хурмаа хийсэн. Тэр тухай сурчлага хийгээд явуулсан. Хаяа мэдээ явуулсан л та. Ерөнхий консулын газраа бид ярилцлагаас өрнөөсөн тийм ээ. Шууд ярилцлага явуулж хахад одоо хүүхдүүдийн асуудлаар бид ярилцсан тийм ээ. Бага насны хүүхдүүдэд монгол хэллийг одоо заахад сургахад тэгээд төрлөх хэлээр ярихад жоохон хүндрэл бэрхшээлтэй байдгаа гэлтэй. Энэ бид асуудлууд одоо ер нь хэр тулгарч байна. Гэртээ та бүхэн маань одоо хүүхдүүдтэйгээ монгол хэлээрээ ярьж гин үү? Бас орчинд нь байгаа болохоор Японоор харилцчаад байна уу? Яаж юм? Тийм монголоор ярьдаг. Гэрт бол ерөөсөө ууралсан, инээсэн ч баярлсан ч бүх юм монголоор гэдэг. Ойлгохгүй бол загнал. Ойлгохгүй бол одоо барыг хохно гэдэг. Тийм монголоор ярьдаг. Тийм нөхөр маань тэрийг дагаад тэр их монгол хэлийг ойлгодог болсон. Одоо тийм чука. Монгол муутай ойлгоод цагаад тэгээд Монгол Япон хэлсэн. Монголд ер нь муу харахаараа бол нэг сар марахаар аяга хурдан эрэнгүүтээ мартаад идэв шиг. Манай хотод болохоор Японоор хэлчихсэн ярина. Тэгээ монголоор ярихад ойлгоод тэгэхээр хариулсан Японоор ингэж хэлчихсэн. Тэгээд усгад монголоор яриад Монголд одоо хэлэх юм аа чихэн
ханагчдал болон хайд үзгээр юм байна. Тэгээд ер нь хариуцнаас хөвчлэн Японоор хэрэглэнэ. Ер нь та бүгд маань одоо хэдээс хэдэн насны хүүхдүүдтэй байна. Хүүхдүүдийг одоо чөлөө цагийг өнгөрүүлэх газар хэрэг байдгүй. Лекц дугуулan энэ төр бол маш их байдаг бах тий. Тийм манай хүүхдүүд болохоор 16, 14, 8 настай хүүхдүүд. Тэгээд хүүхдийн. Тийм. Тэгээд суралцах секц юу бол үнэхээр завгуудтай тийм. Хичээл тарчаа дараа нь секцтэй. Тэгээ орой 5 6 гэж ирдэг. Дугуулan ер нь тэгээ шинжүүтэй орой хүртэл маш завгүй байдаг хүүхдүүд. Завгүй. Тэгээд зовоод секц гэж яваад орой 5 6 нас ирдэг. Орой хоолоо идэх хичээлээ гэдэг сонтоо. Нэг талаас одоо ингээ хүүхд ийм их завгүй байх нь зөв юм уу, буруу юм уу? Монголд бол одоо яа тийм зуны амралт гээд хүүхдүүд амраа явчихдаг, өвөл зундаа ингээд хичээлдэг тийм ээ. Тэгээ та зүгээр дотроо хувийн бодлоотой байдгүй. Арай их юм хичээлэх юм. Одоо би тэр лекц дугууланд нь бол энэ удаад нь явуулахгүй гэсэн юм байдгүй. Эсвэл явуулаад явах тусам хүүхд хөгжих ёстой гэсэн бодолтой байдгүй. Бас энэ орны ясаа усын уул ясын даг гэж тийм ээ хэрэгжүүлж яжс болох юм. Гэхдээ дотроо бас та юу гэж боддөг вэ? Тий, ер нь тий яг мэдээж наас нөхдөд тоглох цаг болох бас чухал гэж боддог л доо. Тэгээ яг ерөнхийдөө ачаал бол их байдаг. Гэхдээ нэг бодлын ачаал багболохоор нөгөө нэг гар утсаа хараад нөгөө нэг iPad-аа хараад тэгснээс бараг секцэндээ явж исэн дээр гэж бол би боддог юм шүү дээ. Японочууд ер нь 90 хүн бүгдөө тийм даруухан өстой хангалттай хүн байдаг юм байна. Би ажиллаар Монгол руу хаяа нэмэлтээчүүд Японд хангалтаар явна л та. Бэлтгэл нэг костюм бичээд ингээд хүү зөмсчдэг ч юм уу. Тэгээд эмэгтэй хүмүүс болохоор Монголд очиод тэр нэг гоё ганган гэдэг юм зүйл. Нилээн нүдэнд нь тусдаг юм шиг. Буцаж ирэхээр за Монгол ямар санагдсан. Монгол хүмүүс ийм том юм зүйл. Араараа дүүрэн хөгжсөн. Ирэмэрэ хөгжсөн. Нэмэн ганган үндэстэй юм аа. Яг энэ нөгөө Японоор болохоор канажгаа гэж байна. Соёлын ялгаа юм да. Өөрөөсөө хэмжээнд багагүй хугацааг өнгөрүүлсэн байгаа учраас хэр өөрчлөгдсөн бэ та нар? Танаас л хариулах уу? Тэгээд өөрчлөгдөлгүй яг маш их хэмжээр өөрчлөгдсөн л та. Ер нь ингээд Монгол тахтаа бол айлхаар ингээд шалтак тоочдаг ч юм уу тий. Аль нэг нь одоо юмнаас буруу болчлоо энэ төр гэдэг тийм их одоо жоох хаан хинэггүй байсан. Тэгэхэд бол энд бол тийм байдал байх аргагүй тийм нийгэм байдаг. Нэг л хүний итгэлийг авал тэгэл тэр харилцагч одоо ахиж хизэж харьцахгүй. Тэрээс тэр хүний итгэлийг авдаг. Эсвэл одоо ямар нэгэн алдаа гарахад одоо өөр хүнлүүж их ч юм уу тийм ээ одоо өөр шалтгаан тооцох юм. Тэр бол ерөөсөө тэр ажилд огт хамаарахгүй. Ер нь тэр талаараа үнээр хатуу гэдэг бол маш их мэдэрсэн. Тэгээ зан чанарын хувьд бол айгүй тийм өөрчлөлт харилцаа хандлагын үед их өөрчлөлт гарсан байна гэж ойлгож болох юм байна тий. Ер нь одоо маш их нөхөр хандаа байхгүй болдгоо байна гэж маш их мэдэрдэг. За миний Юу яг ингээд тийм манайхан ч одоо ингээд хөнтөө суулах хүүхд гаргаад хэлж нөгөө хүүхдүүдийн хвчлэн аав ээжтэй харуулдаг штэ тийм Японд одоо гарч тэгээд хүүхд гаргасан бол хөнтөө суусан бол одоо хүүхдийнхаа одоо хүүхдээ өөрөө өсгөж хүмүүжүүлэн бүхий л одоо тийм гэр орны ажлыг өөрөө хийн хэрэг Монголда байсан бол аав ээжээр хүүхдүүдийг харуулах юм уу тиймэр байсан. Гэхдээ би яг энэ Японд нөгөө 3 охиныг өсгөж том болсон учраас бүхэл хариуцлага надад өөр санагдсан. Тэрнээсээ болоод одоо хүүхдүүдийн хүмүүж илүү анхаардаг болсон. Тэгээд нэг хүүхдүүдээ сонирхож байгаа одоо лекц дугуулгууд аль болох тэр хүүхдийг өөрөө сонирхож байгаа тохиолдолд явж болно. Хэрвээ сонирхгүй гэх юм бол тийм ээ яагаад ямар учраас одоо тэрийг болох шийдсэн гэдгийг одоо эцсийнхээ өөрийнхөө шийдвэрийг одоо гаргахад татгаж олон талаараас үзэх гэсэн юм байна. Тэгээд яг Монгол, Японы одоо хүүхдийн хүмүүжлийн хувьд ер нь ялгаатай л байна. нэг талаас бас нөгөө хүүхдийнхаа юм сайхан агшин хорон бүх гоё дурсамжийг ингээд харчих нь энэ нөгөө ээж аав дээрээ өссөн бол нөгөө ажил гэж гүйсээр агаад бас миний хүүхдийн ийм гоё мөчийг би хараагүй байна гэсэн харамсал төрхөөргүй байгаа нь бас нэг том давуу тал юм байна тий. За тэний яг энэ өөрөө яг хүүхдээ хараад хүүхд
ингэж эцэг минь бидрийг бас ингэж хүмүүжүүлж ирсэн байна гэж өөрөө тэрийг мэдрээд ээж одоо баярлалаа гэж бодсон. Одоо бүр том залуу болсон. Энэ газар шороо агаар ус энгүүн даруй эгэл түмний амьдрал үеэс үед бидэнд уламжлагдсан үн царилээ. Эцэг дээдсээс өвлөгдөн бахархал болсон өв соёлоо хайрлан хамгаалж түгээн дэлгэрүүлэх нь бидний цөөхөн монголчуудын үүрэг юм. Зүрхнээсээ хайрлах өв соёл худалдаа хөгжлийн банк. Бидний цөөхөн монголчууд төсөл. Чиний минь холотой альтхан роён тангана аавны сонор шилиди альтхати гуршуцла амраме чиний Яг бараа. За оюун гэрэл анх ирэхэд одоо ямар сэтгэл бодолтой тий байсан. Одоо ер нь хэрэг өөрчлөгдөж байна. Анх ирэхэд за би 23 таа ирж ирсэн байна. Тухайн үед яг л Монгол сэтгэлгээр жинс унттай ингэр нэлээд гарсан футболтай нэг том аймаг зөөцөн ингээд бүгд зөөцөн гар горондоо байхгүй юм байхгүй. Яг л жирийн нэг Монгол октод чиг л ирсэн байна. Тэгэл багаар байхгүй болоод исэн сүүлдээ нэг ганц аймагтай үлдэх жишээ нь нэлээд тийм чимээгүй юм бодсон их төлөвшсөн. Одоо энэ гэрийн эзэгтэй за ингээ юм сайхан ажил төрлөө ээж аваа юм хүсгүй хүн тийм ээ. Ялангуяа Японы одоо ээж хүн гэрийн эзэгтэй хүн ямар юм манай Монгол бүсгүйчүүд юугаараа онцлогтой байна. Та хэд маань бас яг ингээ хажуугаар нь цагийн ажил хийж хийдэг үү үнсэн ажиллалаа хийгээ явдаг юм уу ингээ хараад хадчихээ их тийм өртөг өндөртэй орын бас ингээ тийм хөгжлөө дагаад байдаг юм уу. Надад бас энийг асуумаар санагдсан. Япон ээж нар бол үнээр яс тийм ээ. Бүр ингээд хүүхдийнхээ одоос бүх сурлага хичээл тэгэл гэр орны ажил ерөөс огт хүрэгдэггүй. Тэгээд би болохоор ч Монголынхон хүмүүжлэр хүмүүжүүлэх гээд та нараа өдөрт ядаж нэг удаа гэрийн ажил туслаач та нар туслах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл та гэрийн эзэгтэй шүү. Та таны их ажил шүү. Бид нар яагаад их шүү гэд ингэдэг жоо сайн юм шүү. Нөгөө хүүхдийн тэр сэтгэхгүй юм шиг тий шүүхүү гэдэг нь гэрийн эзэгтэй. Тэгээд гэртээ ерөөсөн тэр чигтээ бүх юмаа зориулдаг. Хүүхдийн хааваа бүр юу ч хүрдэггүй. Гэрийн ажил ерөөсөн хүрдэггүй. Их хвчлэн тийм ээж нар байдаг л да. Тэгээд яг сүүлийн үед өөрчлөж байгаа да. Ажилдаг ээж нар гэсэн цагийн ажил. Та юун дээр нь одоо та эдмээс санал нийлдэггүй. Юун дээр нэггүй. Энд чинь бас яг ийм юм байх ёстой гэх нэг Монгол эмэгтэй хүний бас нэг өөрийн гэсэн нэг тийм бодол нэг юм байна тий. Тийм яг үнэ. Тэгээ би утгатай бол яг бүх юмын урдуур нь орж ингэж бүх юмыг хийгээд бэлддэг ерөөсөө зөвхөн сурах гэсэн бүрдүүлдэг. Яг нэг талаа сайн ч гэсэн нөгөө талаа өөртөө жоохон төлөвч. Надад бол арай л нэг жоохон тутмаас амрал. Сэтгэлийн жоохон зүгээр хөндлөний нүдээр харахад сэтгэлийн тэнхээгүй өсчөөд байна уу зарим хүмүүс гэж бодогдоод байна л да. Жоохон хатуу зарим хүмүүс санагдахгүй. Тэгээ гомд ч ингэ хэлэхгүй байхгүй юм шиг. Жоохон хатуу хэлчихвэл яад юу дийстэй хүмүүс тийм. Жоохон ийм зөрөлдөөн баг байдаг миний хувьд бол. Та яаж юм? Надад сайн тий.
Ер нь адилхан л та яг Японы одоо эмэгтэйчүүд юм одоо хүндээс суусанд одоо ер нь гэр орны ажил хийх хэвээр хүүхдээ өсгөх хэмжээс хэвээр гэж үздэг. Тэгээд одоогийн одоо орчин үеийн одоо залуучууд яг аль болох нэг хүндээс суусан ч гэсэн гарахгүй хамтар юмнаас ирсэж байгаа. Тэр нь яг л асууж нөгөө хүүхдээ ороод нас хүүхдийн одоо дэмэгчээ суулгах гэдэг одоо хүүхдээ зарцуулах хөрөнгө мөнгө их шаардлагатай гэж үздэг учраас ер нь залуу хосууд одоо үр хүүхдүүд тийм ээ одоо гарахаас одоо хойшлох гэсэн юм хэлж байгаа. Монгол эмэгтэйчүүд хувьд шал өөр шүү дээ. Мэдээж хүүхдээ өсгөн хайр хүмүүжүүлэх тэрнийхээ хажуугаар тийм ээ өөрсдийнхээ одоо хийн бүтээн хүсэж зорьсон юм заавал тэрийг одоо тийм ээ ямар нэгэн аргаар ямар нэгэн байдлаар одоо хүүхдээ одоо ихтэй хэмжээний одоо бага насны байсан ч гэсэн толгой хугацааны дараа тэр өөрийнхөө одоо хүсэж мөрөөжсэн бодлоо орохгүйгээр дахиж тэрийг сэргээгээд өөрийнхөө бодож санснаа хүлээн одоо их зүтгэхээр одоо манай Монгол эмэгтэйчүүд өсгөөчүүд одоо Япончуудаас арай илүү болов гэж бодож ажилласан. Бусад Японы эмэгтэйчүүд ер нь гэрлэнгүүтээ гэртээ гарчдаг ажилласаа болж байна. Тэгээд цагийн ажил гэдэг яг нэг ажилдаа өглөө гэсэн цагаас ч юм уу 10 цагаас ч юм нэрээ 2 өдрөө 3 үед буцчихдаг ч юм уу. Тийм их байна. Ерөөсөө нийгэм гарч идэвхтэй амьдардаггүй эмэгтэйчүүд маш байна. Аян гэрлийн үед энэ дээр одоо үзэл бодол нийлдэг үү яадгүй одоо магадгүй өөрөөс амьдрал зохион ээж болно энэ амьдарч байгаа хэмнэлтэд насан зохицоод явах уу эсвэл үгүй штэ би аль алийг зохицуулаад явна гэж тийм Монгол юм чинь юу ч гэртээ суучтай шал өөр үзэл байна. Хүүхдээ гаргасан ч яасан жоохон том болоод адилхан ажиллаад бижиж ирч хүчтэй ажил хийх боловсрол үнэхээр гонд гэж боддог шүү. Зөв шүү нэрээ. Харьцангуй залуу ээж юм шиг байна те. Гэртээ суугаад байна уу? Бас л эгч нарын хэлж байгаагаар чөлөө цаг те өөрийнхөө сүсэлж мөрөөдсөн юм хажуугаар намжуулж гин үү? Эсвэл яг аль алийг хослуулж гин үү? Бүгднийг дамжуулдаг. Хүүхдээ арга нөхөртэй гэр бүлээ хоолоо юмаа хийхдээ дуурайх цаг чөлөө цаг одтаад мөрөөдөн тэгээ цагийн ажил хийдэг. 10-аас орой 6 цагийн ажлыг бол ер нь хүн болгоё гэж юм те. Амьдралд хэрэгтэй. Тийм үү? Өөрийнхөө дуртай ажлыг хийж байгаа бас нэг юм асуумаар одоо өрхийн тэргүүн гэрийн эзэгтэй одоо орлого данс тооцоо тустай байдгийг юм уу? Эсвэл одоо манай Монгол ирчүүд чинь нөгөө цалингаа аваад их нэртэй өгөөл өөрөө нэг мөнгөтэй үлддэг ч юм уу нэг байдаг штэ. Энд ямар үед юм бол бараг л ойролцоо дөө тэгээд одсон цалингаа тийм ээ одоо их нэртэй өгөөд их нэр одоо тэгээд зацаалжтай юм гэж зацаалаад хадаа бахархал хийж янз бүрээ айдаад бас нэг тийм зүрм байдаг гэдэг. чөлөө цагаа та нар маань хэрхэн өнгөрүүлдэг вэ? Бас нэг найз нөхдөөрөө уулзаж учрах монголчууд бүсгүйчүүдээрээ суух эмхүү юмнууд байдгүй шопинг хэр хийдгүү энэ талаараа гэдэг юм. Гомтой байл нөгөө баяр наадмаар нэг найзууд чинь амралт тохиолдуулаад нэг салхи малхид гардаг штеп. Ийм хүү юм байд юм уу? Энд ер нь харьцангуй бага штэ. Тэгэж гадуур явна. Ингээ би тийм байж магадгүй л дээ. Гадуур найз нөхөдтэйгээ уулздаг хүмүүс байдаг гэж магадгүй наа. Би харьцангуй бага. Чөлөөт цагаараа ихчлэн сайн бүрээ ажил хийдэг юм. Итгэвтэй байхыг л хичээдэг тийм. Ер нь бол юм одоо тэгээд одоо тийм ээ ажлынхаа хажуугаар бас ингээд зугаалаад тийм ээ амраад явна гэхээр нэлээд хэцүү санагдаад цаг зав нас тийм ээ таахгүй шийдэж юм тийм. Тэгээд юу манай одоо монголчууд тийм аль болох хооронд нь одоо тэгээд чөлөө цаг заваа зөв өнгөрүүлэх үүднээс одоо манай кансагийн монголчуудын холбоо маань олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэр арга хэмжээгээр одоо тулаад одоо олон хүмүүсийг оролцуулаад хоорондоо танилцаад амралтын өдрийг сайхан хөгжилтэй зугаатай ярьж хөөрөөд одоо өдөр тутмынхаа тийм стрессийг мартаад сайхан өнгөрүүлэх тийм арга хэмжээнд зохион байгуулж байгаа. Ярилцлага ерөнхийдөө бол одоо өндөрлөгт өгч юм. Гэхдээ би та бүхнээс бүгдээрээ маш олон сэдвийн хүрээнд ярьлаа. Явж одоо эх орны ирээдүйн болсон хүүхдүүдийн асуудлыг илүү төлхөө ярилцаад байна тийм ээ. Тэгэхээр яах ёстой юм?
манай энэ та бүгдийн хүүхдүүд те Япон энэ зан заншлаар өсөх хэрэгтэй юм уу? Монголынхоо одоо энэ те өв соёлыг тэгээд их хэлээрээ яриад хүмүүжих хэрэгтэй юм уу? Орчин ийм байгаа юм чинь та бүхэн гэмээ яаж энэ тал дээр одоо юу ямар гаргалгаа гарцыг бүрнээ боддгийг мэдээж энэ та бүхэн амьдралын төлөө амьдралаа сайхан болохын төлөө амьдарч байгаа асуудал тийм. Тэгээд бид нэг шийдэл хийлээ тийм. Миний хувьд бол нэг юм байвал ч гэдэг юм уу та бүгдийн хувьд яг энэ. Тэгээ ер нь бол хүүхдүүд бол ер нь та чиний тал нь Монгол шүү л гэж би аягүй хэлдэг л да. Монгол ганцхан Япон биш ээ. Монгол шүү гэдэг ер нь Монгол ухаанаар хүмүүжих хэцүүлтэй яг орчин. Гэхдээ үнэхээр одоо Монгол хэл хичээл сургаад тэгээд тодорхой хэмжээнд Монгол гэсэн тэр сэтгэлээр л хүмүүжлээ гэж боддог. Тэгээ Монгол хоол амьдрал бол дуртай л да. Уг нь бол бүгд маань. Тэгээд ер нь тийм Монгол сэтгэлтэй, тийм л илэрхтэй, тийм хүн болгоё гэж хичээж байгаа. Хүн чанартай хүн болох юм. Жохон хичээнэ гэж байна. Яг үнэ шүү те. За таны Япон бас Монгол хүмүүс аягүй тийм юм хэлээ. Тэгээд гэнхи гэх юм уу тэр. Цаас аягүй тийм цаас ирсэн тийм аягүй юм хурцтай хурцтай. Тэгээд ер нь тийм мундаг хүмүүс гэж ойлголттой хүмүүс байдаг гэж байна. Хүмүүс ер нь жоо тийм эцэгтэй ч юм уу дараахан ч юм биш. Тийм манайх бол нэг тийм биш юм. Хамаагүй чөлөөтэй байдаг. Энэ бүгэ тийм юм байх хэвчдэг. Ямар ч юм яаж чөлөөтэй чаддаг. Би өөрөө ер нь бол тийм сайн юм. Жоо эцэмгийн талдуудаа. Япон талдаа их ууссан байна. Ер нь эх орондоо хэр очиж сүүл тэр очив. Ямар үед бас хүний амьдрал чинь тийм дагдсан биш шүү дээ тий. Нэг уйлах хэцүү юм байх үед дагдсан үстэй. Тэр үед та бүгд нь яах вэ? Тэгшээ нэлээсээ залгиад явах уу? Эсвэл нэг сайхан Монголын агаараа нэг очиж нэг нисчилж очиж нэг сайхан байж байгаад хүрээд ирэхгүй яа тийм танаа. Энэ баярстай үеэр л үнэхээр нэр хамир болдог доо тий. Тэгээд одоо тэгээд өдөр болгон заа үйж байгаа гэрлугаа тийм уучлсан тэгээд байнга ирсэн тэгээд мэдээж хүний амьдрал янз янзын гол юм уурлах голомдох гол янз янз тэр болгоныг хийлээд сэтгэл даангуулгаад их хань болдог. Тийг одоо тэгжиж л одоо бид нэр энэ тийм хар оронд ингэж амжих бод. Ер нь одоо тэмдэглэл баярын өдрүүд тийм өдрүүдээр их сананда, гэрээ сананда. Одоо ингэж наадан болно шүү дээ. Наадан хоошир итгэсэн гээл харахаа гээл. Аль нутаг хүсний хүмүүс юм бэ? Улаанбаатар аав ээж болохоор Төв аймгийн Баян жил. Тийм Төв аймаг хацаа юм шүү дээ. Би Төв аймгийн Цээлэг. Аав ээж марч Цээлэг. Манай чарга болтой. Би дахад төрсөн. Яагаад одоо хэр хугацаанд амьдрах юм? Одоо зарим хүмүүс шүүмжтэй ханддаг шүү дээ. Одоо гадаад байгаа монголчууд яагаад их орондоо ирдгүй? Энд чинь амьдрах орчин байж таа, ажил байж таа л гэдэг. Тэгвэл яагаад та бүхэн амьдраад байгаа юм? Гэсэн хэрнээ яагаад тэнд амьдарч байгаа хүмүүсээсээ илүү их орноо гэсэн ийм нэг тийм сэтгэлтэй байдгийг. Энэ талаар бүгд юу гэж Яг тийм угаасаа нөгөө хувь заяа маань ингээд Япон хүнтэй суудсан, холбогдсон. Суудсан тэгэхээр ч одоо нөгөө хаяа явж болохгүй. Хичээлтэй Монгол руугаа очих гэсэн бүр ингээд салах боломжгүй болчиход нэг хүүхдүүд дандаа сургуулийн насны хүүхдүүд болохоор үнэхээр Монгол очиж юм хий гэж боддог байхгүй юу? Ингээд тийм тэгээд жоохон тэр талаараа ингээд аргамжаалагдсан. Тийм тэгээд тийм тал байна. Мэдээж одоо хүүхдүүд том болохоор би Монгол руу явна л гэж боддог шүү дээ ер нь. Йоо эмэгтэй хүн цагаан зэр хоёр нь нутаггүй гэдэг шиг даа. Ерөөсөө яг анхаарал ёо их хэмтэй. Монголын бодлоос буугаад тэгэл ингээд салхин ингээд сэнгэнэл. Үнэхээр гоё үнэхээр одоо бохор зааван байсан ч гэсэн тэр өөрөөсөө үнэхээр хүний форм гэдэг юм лээ. За баярлалаа. Өнөөдрээс ингээд цаг зав гаргаад бидэнд ярилцчих тийм ээ. Чи сэтгэлээ сайхан яриа өгнөөсөө та нартай маш их баярлалаа. Монголын одоо үзэсгэлэнтэй сайхан өсгөөчүүд хаач утсан хүчирхэг, мондог. За
ийм сайн ээж, чадварлаг эмэгтэй хүн байж чаддаг. За бидний ярилцлага Осака хотын Намба гэсэн парк ийм гоё сайхан ногоон байгууламжинд чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Бидэнтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Баяртай.